Hi, би өнөөдөр ансанд сарын дээр байна. Өнөөдөр 12 сарын 31-ний шинжлэлийн болоход тэгээ бэрхштэйгээ хамт онгор гаргаад ансанд явж гин. Тэгээ замаараа би бас юу авна? Торт авна. Бикрийн газар авна. Нөгөө бэрхшүүн аавчтай хамт ингэдэг. Тэгээд айл руу очиж байгаа юм чинь яаж зүгээр гар хагасан ахуйд шинжил болж байхад гэж бодоод тэгээд ээж надад сая шинжлийн мөнгө гэж 500,000 төгрөг өгөөд бэлэг гэж тэгээд хоёрын тэрс өгч байгаа бэлэгээс 500,000 төгрөг өгөөд яа одоо би метроноос буучаад одоо ансан сарын дээр явж байна. Тэгээд би яг суугаад байсан бол яг өрөөндөө байсан бол өөрөө хэлсэн. Тэр одоо байсан баггээд өчтөр хамтын захаад гэрээ. Тэгээд хамт мэлийгээд одоо тэгээд бикрийн газар хайна. Энэ хэвийг би яг ингээд миний явдаг маршрут амар ингээ ойлгомжтой ингээ нэг чигээрээ явсаар байгаад тэгээ нэг тий юу баруун тишээгээд ордохгүй юу? Тэгсэн харин одоо би өөрөө тэгэж яваагүй. Тэгэж явдаггүй учраас одоо бикрийн газар хайх гад хайсан хайгаа явж байна. Би тэгээс санаагүй байдлаар фотосолыг авах шатлаа. Фотосон нэг байр зурчлалын газар ахгүй юу? Төрөөсийн нэрмээр нэг хүмүүсийн хайдаг. Тэгээ фотосоо аваад өгөхгүй чинь санааны байдлаар фотосоонтой яг эргэж авах төглөө гэж төглөө. Тэгээд манай сургууль 2 өдөр амарч байгаа. 12 сарын 31 1 сарын 1-ний 2 өдөр амардаг. Амарна гээд. Гэтэ яг ингээд өмнө бас нөгөө Крисмсээр 25 насны амраад тэгээ одоо энэ 7 хоногийн 2 өдөр амраад гэсэн чинь манай ёо оюутан найз байгаа бүгдээрээ яа ямар их амардсан бэ хичээлээ авч болохгүй юм уу гэнэ хэлээ урдан сураад тэгээд урдан топ байна манай бакалавртайгаа урдаа зэрэгтэй аюу хаахгүй энд гэсэн чинь ямар их амардсан бэ хичээлээ яагаад ингэж өнөр нь аюу хаа амраад юм. Тэгвэл одоо 7 хоногт оронгуудаа бас 5 дахь өдөр ингээд танилцаагаа ихэд тэгээд тэр танилцаагаа ийлэх нь бол юу танилцаагаа ийлэх нь юм Сөүлэнд ахуу Тэвэрд ахуу тэгээд Солонгос хоолны хүү өөрөг нь сургуулийн юм уран бичлэг график бичлэг нэг үгсэн юм юу байсан. Тэгээд тэр юу сонгоод би Тэвэрлтийн сонгосон. Тэгээд Тэвэрлт бас явах ажил гарсан байгаа. 7 хоногийн 5 дахь өдөр. Тэгээд энэ 7 хоногийн хоногт ер нь нэг амир юм хийчихсэнгүй. Тэгээд яг хичээлийн цаг түрхэн цаглаа ярил хурдан дуусаад нээсүүд надад хийх санагдаад байгаа мó ер нь хичээлийн цаг амар хурдтайгаар дуусаад байгаа амар хэцүү санагдаж байгаа надад. Тэгээ багшартайгаа айгуу сайн харьцаж ярьж байна. Айгуу сонирхолтой байгаа. Би одоо энийг хурд ингээд бишүү голын газар амар таалж байна. Бакрийн газар байна. Явцаараа олон доо. Дээр нэг би энэ бангийн газарсан баа харъя. Тэгээд дээрэс нь өнөөдөр Вьетнам хотод маань намайг чи хамт бэйчэлтэй хамт шинжилт нэлээ. Үгүй би яах вэ? Угаасаа ингээ хаамсан. Тэд англи хэл мэдхгүй. Англи мэддэг шигсэн жоох мэднэ. Тэгээд
Солонгос хэл мэдгүй. Тэгээ солонгосоор яриад тэд нар ойлгохгүй. Тэгвэл англиар ярингууд ингээд жоохон ойлгосон зарим үг юм юу? Нэгийг ч ойлгохгүй. Тэдний англиар яхаа би англиг нь ойлгохгүй. Ямарсан юм. Юу гэх яран өөртөө нэг юм сонирн байгаад байдаг учраас тийм үү. Тэгээ ер нь хүний ээжүүд бараг англиар хоорондоо нэг хэвчний гараар нэг хайжууд ингээд байхад вьетнамаар яриад энэ зөө тэр ингээд нийтлэр яаж мэдж байгаа хгүй тэр нь яаж мэдж байгаа би вьетнамаар Монгол тийм амар идэхгүй тэгвэл монгол гэж ингээд амар хашиж өндөр темптэй ярьдаг тэрээс нь болоод би амар сэвэн муухас нэгдсэн юм аа ингээд тэгээд би бас амар ядарч байгаа. Тэр нь яагаад вэ гэхээр зэрэг нөгөө нэг амар яг ингээд хоёр төмпийн ярьж байгаа юм шиг дан гэж ингээд яхаар бүр ингээд толгоо бүр ингээд өвдөөд эргээд тэгээ ямар сайндаа ихтгэл савшлаа орж савшлаа ярьж өрөөгөө сэлхий гэж хэлэх бол амар толгоо өвдөж байгаа. Миний толгоо. Тэгээд маргааш нөгөөдөр хитл хараг маргааш нөгөөдөр би өдөр сатуудар бас хэлэх юм байна. Тэгээд дээрэс нь нөгөө нэг саяхан бас нөгөө нэг кампус би кампус руу нэр шилжсэн байдаг. Тэрээс амар хэцүү байсан. Тэгэл өрөөнд тэгэл даатны өрөөнд явахдаа бүгд нам орж ирнэ. Тэгэл тэр хатад орж ирэх хэвээр. Манай өрөөнд орж ирэх тэгэл амар ярина ш. Би нэг удаа бүр гойж үзсэн ш. Танаа бити энэ өрөөнд ярьлаа би ингээд та нарын яриаг ойлгохгүй. Тэрээс нь та нарын ярина ингээд ядраад байгаа. Түр толгоо өвдөд нэг удаа толгооны юм авчихсан шүү дээ. Тэр нэг хэлний бэлтгэлийн ангид нам хүмүүс байгаа ч гэсэн тэд нөгөө нэг вьетнамаар ярьдаг, дандаа солонгосоор ярьдаг. Тэгэхээр нөгөө нэг юм хэлний бэлтгэлээр гайг байгаа тийм. Ангируу амар хамарч байгаа гэсэн тийм. Тэгээд ингээд хичээл тараад өдөр орчихгүй миний хичээл хариус. Тэгээд тараад ингээд хичээл тараад аваад ирнэ. Тэнгүүд яг ингээд амар орилтээ. Юу гэж ярилдаг вэ? Монгол гэл амар ярилтаад ороод ирдий. Би тэгэл тэрнээс нь болоод амар айгаал. Би амар ээжинэ танараас бити ингэж орилж орж ирлээ. Амар чанга. Одоо ч миний нэрийг мэддэг болцсон. Өрднөө нэг мэдгүй бахт ихсүүгээд дуулж чадахгүй мэдгүй бах та. Дандаа Монгол ярьдаг ус. Тэгэхэд амар айдас үзсэн байсан. Яа одоо энэ хүүхдүүд харин хичээлээ тарж байгаа юм шиг байна. Одоо танаа 10 жоохон хүүхдүүд яваад байна. Тэгээд манай нэг хоёрт нь энд ирсэн нэг Монгол зүйл хад нөгөө нэгсэн манай нэг анги сургуулийн нэг хоногтой уулзъягээд би уулзъягээд би болоод тэгээ одоо бан хат ихний газар хайж байна. Тэгээ энэ амар хахан хоолой газар байна. Тэгээ бангийн газар болохгүй байна. Би дээр нэрээ өсөөс нэг бодсон. Тэгж бодож аваад амар айгаад хэлсэн байдیں۔ 30,000 воноор зөвхөн тайрлт хийхэд 30,000 вон гээд тэгээд байсан. Энэ нэг хөдөлгчгүй юм хөр байдаг. Зүгээр танаас нэрхүүлэх гэж л хөдөлгчгүй. Өөртөө юм аваад хичүүлэл гарна. Тэг нэг юу энэ байхгүй наа. Жохон бан хаяа гэж утсан чинь байхгүй.
Тэгээд одоо алхасаар л байна. Явсаар л хайж. Чөтөл хичээл дээр баг би өнөө өчтөр ямар хичээл баагаа юм асуулаа хийсэн. Ярэн дасгалсаар байгаа таарсан. Тэгээ семестр болгон гээд өөр төр байрсан гэдэг. Тэгээ манай сургуулийн дотор байр 6 сар байж болдог. Тэгээ одоо 3 сараас сонгосон бол дахиад 1 сар сонгож амьдарч болдог. Гэвч тэгэж болдогч яг юу байж болохгүй. Тэгээ сонгож байж болохтой 6 сар л байж болсон. Тэгээд илүү 1 сар сонгоно гэсэн тийм байж болохгүй. Одоо би 2 сарын 13-нд байрнаасаа гараад агчигтай хамт байр суурьсэлж амьдрна гэж бодож байгаагүй. Тэр хоёрт амьдрахгүй бол би өөрөө яг сургуулийнхаа хажуудад байр суурьсэлж амьдрах хаа тэгж бодож байна. Тэгээ одоо буцаад эргээд хөвчин да. Таашаа явсан юм байх болоод энэ байсан нэг жижигэн бангийн туристик шаар үзье да. Тэгэл амаатай танайгоо Монгол хоол идэх магтанд үзсэн бөөтэй үзсэн тэрний үзсэн маргааш нэг ханаад маргааш явна жаага тэгвэл тэрэг юм уу унтмаар байна та болохоо зэрэг ингэ нэрээ орж ирээд тэрэг би ямар унтчих вэ яа дэ хэвчээ мараа нөгөө нэг юм манай нөгөө Вьетнам айтнууд амар юм Европын 3 цаг хүртэл унтахгүй нөгөө ярианаас нь болоод би ингээд дандаа сэрчин тэгэхээр амар хэцүү байхгүй юу. Тэгээд 3-4 цаг ихэд би сэрхээр амар хэцүү тэгээд ер нь Энд болох гэсэн байна. Бэн. Би зам гарах хэрэгтэй юм байна. Бижиж бангийн төлөв. Bye.